За өнөөдрийн Бурхан халдван хайрхны түүх соёлын судалгаа сэдвээр тэмцэлгээний хуралд оролцож байгаа та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Хуралдааны 2 дахь хэсэг салбар хуралдаа эхлэх гэж байна. Салбар хуралдааны нэр нь Чингис хаан ба Бурхан халдван хайрхны шүтлэг тахилга гэсэн ийм нэртэй салбар хуралдаа. За манай салбар хуралдааны эхний илтгэгч нь Ураадын болог доктор, Кембриж их сургуулийн нийгмийн антропологийн танхимын доктор, профессор. За багшийн илтгэл Бурхан халдван хайрхан ба монголчуудын уугуул нутаг бий болсон нь гэдэг ийм сэдвээр илтгэнэ. За болог багшийг урьж байна микрофонд. За баярлалаа. За өнөөдрийн энэ сайхан хуралд өргөцсөнд их баяртай байна. Зохион байгуулагчид талхлаа илэрхийлье. За миний сэдв ярих сэдэв маань бол одоо ерөнхийдөө бол одоо Бурхан халдны болор монголчуудын дэлхийн монголчууд эсвэл монгол урдны уугуул нутаг гэсэн одоо сэдв тавиагаа юм. За энэ талаар бол олон судлаач нар бол нэгэнтэй хэлсэн байгаа. Би одоо шинээр одоо юу хэлэх вэ гэхээр одоо санаа зовоод сууж энэ да. Энд бол би хэдэн санал дэвшүүлмээр байна. Бурхан халдны ярих үжигтэй зөвхөн ямар өнчгөөс үжих юм бэ гэсэн асуудал гарч иж байгаа юм. Олон хүмүүс ярихдаа ялангуяа Монгол улсын одоо судлаач эдэмтэд ярихдаа яг нэг өнчгөөс ярьж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Бурхан халдан бол Монгол улсын уул. Бид нар бол монголчууд Монгол улсын иргэн болохоо зэрэг энэ уул усаар бол дахих ёстой гэсэн энэ үүднээс ярьж байгаа юм. Тийм ээ. Гэтэ би бол яг холын хүн байж байгаа юм. Тийм ээ. Монгол улсын иргэн биш, Монгол улсын хэлийн чанад байдаг нэг монгол хүн байгаа. Тэгэхээр зэрэг Бурхан халдан миний хувьд чухал юу юм бэ гэсэн асуудал гарч иж байгаа. Тийм ээ. За 2013 онд Монголын засгийн газар Бурхан халдан уулыг бол үндэсний бахархалт хайрхан гэж нэрлсэн байгаа юм. Үндэсний гэсэн үг чинь ямар үг юм бэ? Ямар утгатай үг вэ? Миний ойлгохоор миний монгол хэл бол тийм сайн биш та. Миний ойлгохоор бол улсын гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улсын бахархалт хайрхан гэж байгаа. Тэгэхээр зэрэг чинь одоо дэлхийд даяар тархай боторхой одсон улсууд тэдний хувьд энэ бахархалт бол мөн үү биш үү гэсэн асуудал байж байгаа. Тийм ээ. За нөгөө талаар бахархалт уул гэж одоос нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо 10 жилийн өмнө нэрлэж байгаа юм байна. Гэтэ түүхий эргэж үзвэл 830 жилийн тэртээ монголчууд нэгэнтээ Бурхан халданаа бахархалт уул гэж нэрлсэн байж байгаа юм. Жишээлбэл Flemish Franciscan өөрөөр хэлбэл Францын лам William of Rubric өөрөөр тэмдэглэлтэй нь одоо ингэж үссэн байгаа юм. 1253 онд 53 оны өвөл Мөн хааны их ордонд бараалхаар очиваа гэж. Яг одоо тэмдэглэл дээр бол одоо 12 сарын 27-нд очсон юм байна да. Гэтэ очихын өмнө 5 өдрийн наадах нь манай хүний дайсан усууд тэр номдом бол жамч гэж байж байгаа. Жам зүгээр жам гэж байж байгаа. Жам гэдэг хүмүүс
өөрөөр замчин гэсэн үг да. Замчин хүмүүс энэ William of Rubric-ийг бол одоо өөр нэг газар аваач тойруулсан байна. Ямар газар аваачсан бэ бол ингэж хэлж байгаа юм ба. Одоо орчуулвал Чингис хааны өргөө байрласан өөрчин нутаг дэвсгэр болох онон хэрлэнгэр дамжин өнгөрөх ёстой гэж надад хэлсэн гэж. Өөрөөр хэлбэл чинь тэр үед гаднаас ирсэн улсуудыг бол шууд хааны ордонд аваачдаггүй, харин ч одоо хэрлэн ононголоор тойруулсан байна. За тэр газар чи ямар ах газар вэ? Тэр бол бурхан алтан, тийм ээ? Тухайн үед бурхан алтан гэж байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ юугийг харуулж байгаа юм? Энэ бол тухайн үед 830 жилийн өмнөх монголчууд нэгэнтээ энэ газар болон бахаралт газар гэж гадны зочинд гайхуулдаг юм болсон байж байгаа. Өөрөөр хэлбэл чинь миний одоо нэг дэвшүүлэх нэгээс наавал та нар одоо түүхэн одоо ярихтан бол иймэрхүү юмнуудыг бол жахан сөхөж өнгөшүүл мухуул яасан бэ гэж тийм. Энд дэр нэг юм байж байгаа шүү дээ тийм ээ. Шинээр зохиосон биш шүү дээ. Хуучин сэргээж байгаа. За иймэрхүү газрын монголчууд ямар газардаггүй вэ? Өөрөөр хэлбэл одоо өөрөө бахархаад хүн гайхуулдаг энэ газрыг ариун дан шиг эсвэл ариун нандин газар. Тийм ээ. За энэ газар нутгаар ингээд омогшдог, бахархдаг энэ жангшил одоо зөвхөн монголчуудын жангшил юм уу? Арайч биш. Бос үндэстэн улс тэгдэг. Монголын өндөрлөг дээр бол нөгөө туркчууд бас тэгдэг байсан. Ханган дээр хавар байдаг өтгөн турк тийм өтгөн үес гэж шүү дээ. Өтгөн үес гэнэ уул байж. Одоо юу гэдэг нь отхон гэж юу гэж өтгөн гэж нь. За энэ дээр бол би бас түүх эргүүлээд бас ийм юм гаргалаа. Энэ Орхон Туркийн бичээсэн дээр одоо Туркийн Бэлэг хаан ийм нэг юм дурдсан байна. За энэ англиар байж байгаа юм. Би одоо монголоор орчуулвал ингэж орчуулах юм да. Өтгөн уулнаас илүү гадар нутаг огт байхгүй гэж. Төрийг хамгийн сайн удирдах болох газар бол өтгөн уулс мойн гэдэл гэж байгаа юм. Тийм ээ. Тэр чинь одоо Бэлэг хаан, Туркийн Бэлэг хаан тухайн үед өтгөн уулаар бол бахарсан байна. Өтгөн уулыг бол одоо хамгийн сайхан энэ уулнаас сайхан өөр уул гэж байдаг. Гадар гэж байдаг. гэж үзэж байгаа юм. За энэ бол нэг санаа. Бас нэг санаа бол одоо бурхан халдан чухандаа юу юм бэ гэж. Монголчуудын хувьд чухам юу юм бэ? За миний бодлогоор бол энэ үнийг ингэж томоолвол яасан бэ гэж. Хоргол эсвэл хорогнол тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо Чингис хаан тэнд очоод амнасаа авруулсан газар. Нуугаад мэрэгдээс нуугаад бие наварсан газар. Тийм ээ. Тим газрыг бол хорогдол гэдэг. Тийм ээ. Хорогнол юм одоогийн монгол хэлээр бол хорогнол. Тэгээ хорогнол бол ямар үг вэ? Нэг бол одоо нэг одоо бие нуудаг газар, нөгөө талаар бас их нутаг гэсэн үг. Хоёр утгатай. Эсвэл гэр нутаг, гэр гэсэн үг. За мэдээж би сая хэллээ. Чингис хаан бурхан халданд нуугаад бие авч гарсан. Тийм ээ. Тэр энэ бол хорогдол мөн байгаа юм. За өөр жишээг дурдвал жишээлбэл шудрын чуулган дээр хэдэн юм байж байгаа юм. Эргэн охины үлэр байж байгаа. Эргэн охин. Монголчууд дан дажинд явж байгаад хамаг суулт нь 2 хүн үлдсэн байна. 2 эрэм 2 үлдсэн байна. Тийм ээ. Хяан Нёгос 2 үлдээд
тэгээд одоо төв ойшгүй уулны гүнд ороод нугдаад тэгээ би энэ аварж гараад дараа нь тэнд үржээд олон хүн болоод төмөр хайлгаад уулч холоод хэд талд гарсан тийм үлэр байж байгаа. За энэ дээр бас хороглол гэж байгаа тийм ээ, хороглол. За Карпинийг тэмдэглэлээр бас нэг юм байж байгаа. Өөр бас жишээл одоо Тавакати Нашири гэдэг 1260 онд бичигдсэн ном дотор бол одоо 7 хүн үлдсэн гэсэн тийм одоо мөх ус байж байгаа. Өөрөөр бол Чингис хаан, энэ домог дээр бол Чингис хаан Алтан улсыг зөрчид улсыг байлгахдаа бүхэж хэрэгээ алдаад зөвхөн 7 хүн амьдарсан байна. Энэ 7 хүн бол яг нэг газар очоод нугдаад бэна авч гарсан юм төгт. За энэ бас л хороглол гэсэн утгыг харуулж байгаа. Тэгээ энэ газар ямар газар вэ гэвэл тухайн энэ номууд бол хар уул гэж байгаа. Хар уулыг одоо хүмүүс ингэ судлаад үжих бурхан халд нь яг тэр газар дээр байх. Бурхан халд. За ийм хүү. Энэ 2 дугаар санал. 3 дугаар санал маань юу вэ гэвэл нэг албан юмыг харахтаа бол яг хуу Ялангуяа Монголын одоо түүхийг бол харахтаа нь бол нэг одоо за одоо би чинь монголоор сайхан ярьж байгаа юм байна ч та. Өөрөөр хэлбэл чинь Монгол бол нэг эжин гүрэнд улс тийм ээ. Европын эжин гүрэнд улстай бол ижил мөртлөөс жоохон ялгаатай. Эжинд гүрэн гэдэг чинь ямар утгатай гэвэл өөрөө нэг улс байгуулад гашаан гардаг. Гашаан гараад колони байгуулдаг байхгүй юу? Тэгээ ингээд ирэхэд зэрэг чинь гашаан гарсан улс бол одоо ямар улсууд вэ? Гэсэн асуудал гарч байгаа. Европын хэллэгэн дээр ууг нь утгаан бол метропол гэдэг. Метропол ямар утгатай үг вэ? Грек үг. Их хот гэсэн үг. Их хот. Ээж хот, их хот, ууг нь утга гэсэн үг. Тийм ээ. За галчан гарсан нөгөө шинэ илсэн газрыг чинь юу гэдэг вэ? Колон гэдэг. Тэр бол иймэрхүү хоёр харж байгаа. Европын жишг дээр бол яг нөгөө улсууд гашаан гараад өөрөнгө нь утаан бүч ярьдаг. Нөгөөд метропол бол нөгөө эжин гүрнээ төв байж байгаа. Монголын түүхэн дээр бол тийм биш. Монголчууд гашаан гараад уугуул утгаан хаяад гашаан гардаг. Тийм ээ. Хөдөө орлоос гараад хар хоронд очоод дийсэл байгуулад хар хорноо нь орхиод дайдууд дийсэл байгуулсан тийм төгтэй. Тийм ээ. За ингээд ирэх хэрэг өөрийнхөө ууг нутгаас салж гарсан одсон тэр усууд нутгаан яаж томилдог юм бэ гэсэн асуудал гарч байгаа. Нутаг гэдэг юм уу, юу гэдэг юм? Тийм ээ. За Рашиадын нөгөө шудрын чуулган дээр одоо энэ газрыг бол юу гэдэг вэ? Монголстан гэж байж байгаа. Монголстан ямар очтой үг юм бэ? Монгол нутаг гэсэн үг. Ерөөс Монгол нутаг, Монгол гадар нутаг, өөрөөр нь уугуул нутаг гэсэн үг. Тийм ээ. Тэр бол холоос харж байгаа. Өөрийнхөө нутгаас нь гараад нутгаан санахтаа Монголстан гэдэг хэрэгэлдэг. Тийм ээ. За юуноос нэг үед Монголын хаадууд Бээжинд очлоо, Бээжин суугаад дайдууд нийслэл байгуулад тэрэндээс уугуул нутгаанаас хардаг юм байна да. Яаж харах вэ? Яг одоо би яг нэг томьёолыг бол олж аваагүй даа. Гэхдээ бол яг шүтлгөөр бол хийдэг. Өөрөөр хэлбэл чинь шунгадад жил болгоно
бурхан алт руу хандаж зүгэл үргээл зүгэл гэдэг чинь одоо нэг хоол ундыг одогч дагаад өргөдөг байхгүй. Тэгэл жил болгоно тахлаг хийдэг тийм зангшилтай. Өөрөөр хэлбэл хэдийгээр өөрийнхөө нутгаас нь сасан гэсэн ч тэр газрын өдөр болгоно эсвэл жил болгоно тагтдаг. Биер нь очиж таггүй ч холоос бараалж тагтдаг байхгүй. Холоос бараалдаг. Тийм ээ. Заавал тэн дээр очих албууд байдаг. За энэ жангшил одоохч байна. Манай өөр Монголын одоо урд гушуу, урдын 3 гушуун дотор урдын өмнө гушуу гэдэг газар би нэг хэдэн жилийн өмнө очсон юм ба. Тэнд бол 13 хурхин овоо гэж овоо ажиж байгаа. Тэр овоо гэвэл бурхан алд руу эсвэл одоо хойшоо хандуулж байгаа. Тэр юу яагаад хойшоо хандуулж байгааг гэхээр асуухлаа зэрэг нөгөө усууд өөрийнхөө нутг руу зааж байгаа гэж. Манай нутаг тэнд байдаг юм аа гэж. Овоог нь 13 овоо чинь нэг том овоо, 12 жижиг овоо байдаг байхгүй. Тэгээд жигшаагаад бурхан алд руу жигдүүлсэн байж байгаа. За манай нутаг ордос яадаг вэ? Манай нутгийн жангшлаар бол эмээлийн амын бол бурхан алд руу хандуулдаг. Энэ бол манай нутаг юм аа гэж. Тэгээ энэ одоо юуг харуулж байгаа юм бэ? Өөрөөр хэлж одоо энэ бол нутгаас нь гарсан хэдий удаан хэдчнэн зүүн жил болсон ч нутгаан сандаг. Тэр сансан нутгаа нь бол өдөр болгоно одоо тахилгаараа муу эсвэл жангшлаар бараалдаг байхгүй. Бараалдаг. Тийм ээ. Иймэрхүү юм байгаа юм да. Бараг л одоо болчих байх. За баярлалаа. За булаг доктортой баярлалаа. Маш сонирхолтой. Бас ялангуяа Монголын эрдэмтэд бидний хувьд бас санаж бодвоштай. Харах өнцөг, судлагдхуунаа харах өнцөг, бас судалгааны сэтгэлгээний бас арга зүйн хувьд бас бодвоштай. Ийм сайхан санаа оноо төвшүүлсэн илтгэл байлаа. Үнэхээр энэ 3 санааг бас бид нар бодвоштай юм байна, тийм ээ. Дараагийнхаа судалгаанд бас авч үзүүштэй юм байна гэж ингэж ойлгогдлоо. Танд баярлалаа.